Манайхан хоширтай наадам хийж гин манаашаа. Төлөөсөө хамиш. Наадам заатахаа ишигээ эргээ ганаа. Сайн ямар гоё. Ишигээ тавга Джейсон ага. За буя. Жижиг буя том буя. Хоёр буяа гоё. Хоёул авахсарц амар хөөрхөн. Баяр харахгүй. Баярын мэндийг дөө. Туя. Баярын мэндийг хүн болгонд хүргээд илгээрээ их амгалан төлөөрөө төвшин амгалан хүн болгоны юу сансан 9 цагаан хүсэл сэтгэлчлэн өгөх болтугай Монгол төрийн минь ноён нуруу үүр төрших болтугай. За Ерөөл Батар. За миний гоо энийг нь уншихад үзтээ. За энэ юу гэж вэ? Усгий эрхийн дээд аав ээж хүний дээд Тэний машин гэдэг. Их босоод нэг үзэн орой онцгой. За бүгдээ яг сонсоо. Урсахгүй усанд унтрахгүй гал. Нүд урсахгүй усанд унтрахгүй гал. Сонсож ирсэн юм байна. Зуул юм уу? Цсан биш үү? Энэ л таалаа. Зуул. За. Гэхдээ тэр нүд бас амар гоё таалаа шүү дээ. Ер нь бодоод үзвэл бас амар. Чамаас жаахан байдлаа. Чамайг өргөө тавьчихдаг. Дөрөв. Оо зөө. Харахад ногоон, хацхад удаан, хаяхад хар. Ногоо хацхад удаан. За би харин тэр чинь хэлээд байгаа. Хоол зөв. Гэхдээ хоолны өөр юм. За би ойртуулаад өглөө шүү. Харахад ногоон, хацхад удаан, хаяхад хар. Бах. Ууц. Андаг. Хацхад нөгөө. Самар Шигва юм уу? Жинс. Харахад ногоон, хацхад удаан, Өөр нь хараа биш үү? тоосгүй тором, торгон цагаан зогдор, майн цагаан бөөр, маш цагаан зогдор. Үл. За тал тагдгар нохоо хуцна. Хонх. Ханхууд. Тал тагдгар нохоо хуцна. Таруу. Тарга. Яг тарга таграа тий. Би авчирсан шүү дээ. Би л өмсөе. Өмсөж. За, миний хатинаа. Ашаа харасан. Миний ко. За. Ой. Ой, 스타닉. янз бүр гоё байна шүү дээ. Хайшин дуу гоё байна. За энэс нэг болж байгаа. Яа нэг Монгол цомог юм өмссөн хүний юм харав. За энэ байт юм бэ. Зургийг аваад Монгол руу яваад. Харааны бодлогч айгүй гоё юм. Энэ чинь энэ зүйж байгаа. Энэ багж байгаа юу. За ястаа их гоё санаач хоошуур. тий хөшөө. За. Хөшөө халаацсан уу тий? Нэг юм амгалтай шүү. Тавын тэгээд Нөгөө ирээгүй юу? нөгөө хүмүүс Темпо ирээгүй. За. Ойно ирээгүй юм уу? ойны өнөдөр өөр юм дээ.
Би сая тэр нөгөө унтсан яриад тэр нөгөө брейк яриад энэ хоёрыг авах. Энэ ч одоо гараа хийшээ энэ. Хантуга явах байна. Сайхан надараа. Өөрийн нөрөө төвшин амгалан байх бай. Яа, та ансаад. Саний ансгаад. Таны таахын үзэн байгаа. Таны таа. Нэшид. Нэриш. Нэ? За тавцасаа. Энийг таваагаа гэж. Бүхийн зогсвол хүн шиг. Бүгцэн суул нохоо шиг. Араг бүхийн зогсвол хүн шиг. Хөшөө. Бүцэн суул нохоо шиг. Арга савртай юм уу? Хүн шиг. Антин гэдэг байгаа. Үзээ. Оо. Бүхийн зогсвол хүн шиг. За дараагийнх нь нарны наагур нагар мод 8 өвгөнгийн жигэр мод. Нарны наагур нагар мод 8 өвгөнгийн жигэр мод. Солон. Хин төрүүлж ирсэн бэ? Энэ хоёр ба. Наадхыгаа буцаад ятаа эдэр. Дөрвөлжин биендээ бүр будааддаг. Тамаг биш үү те? Сум биендээ ухаан будаад. Машин. Энэ энд ойрхон чи юу хийсэн сая? Эсвэл хаалга. Хамаа хүнийг юунд айгуу мундаг гэсэн юунд мундаг байна. Ном сур юм. Шатар. юм дээр. Дөрвөлжин биендээ төр будааддаг. Төрсөн биендээ. Яг тийм юм. Ястаа гоё хийсэн байж. Наад чи ястаа гоё юм бэ. Шатар энэ. Зураг авч юм уу за? Ширка, бурка. Ширка. Нэг юу сорсон чи ингэж жагаад нэг үжиг яасан чинь магтчихээ. Чи хөдлөе. Энэ босоо. Тэнд уутаа.
Ингээд байгаа байхгүй. Дараараа цаанаасаа хөдөлмөр санагдаад байна.
간다. 정민아. сэтгэлийн үгээ. Сэтгэлийн үгийг одоо морогоороо илэрхийлээ. За тэгээ инхчээ хичээндээ ирсэндээ сэтгэл өндөр анх удаа 2 жилийн дараа авснаас нь орж ирж байна. Тэгээ чөтгөрийг юм зайлуулна. Биш ээ. Гэрийн жаврыг үргэн гэдэг байхгүй. Вау. За баярлалаа. Хамгийн ямар сэргэлээ. Бүгдээрэнд нь дорны их яруу найрагч Явуу Бодангийн би хаан төрөвэ гэдэг шиг юм. За. Бүгдээрээ дуртай шүү дээ надад тийм. Хөх манхан тэнгэрийг эзэгнийхэн төрлөө би хөмсгөн саран аялсан алсын алас тойрогт холын хоёродны тохиох бяцхан чөлөө нь хоёр нүдний үзүүрт цэнхэрт
төлөйдэртэй хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би цас цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би цасан цан хүүрэг татаж үүлэс ороо хоригл цасан ширхэг царцаж мус болох хальгал царига хүтэн өвөл царлын бухтажсан цас цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би орг саарл зэрэглээ хавар сүүн үлзэх хүндий орсон бүрийн шүд өвөл хангинах хоолойд үлэг гүрвлийн мөрийг өдий хүртэл хадгалсан онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би мөрөн голыг эзэгнэнхэн төрлөө би мөнгөн сарны сүлдэр толиолон хөвөх толионд миний өвөг дээдсийн морины тураанд наалтсан хүний нутгийн шороог ариун усаараа угаасан мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би өнөр ялдам айгангийг эзэгнэнхэн төрлөө би үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбэн үхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэн үнэр ялдам айгангийг эзэгнэнхэн төрлөө би зүүрэн мэглэгч хүн шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би зүүдлгүй цагаан өрхний хоймсолж томсон осорд зүрхэн улаан галтай ган тулгын топонд 100 түн үедээ Монгол хүн идэлсэн зүүрэн мэглэгч хүн шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би сайхан бүсгийн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би сормосон дундаа талмаарах алга нүдний мэлмэрэн сайлын үнэр ханхалсан дээлийн хормой нуглаасан сан дурсах цэвэр ичимтгий аашинд сайхан бүсгийн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би тэнхэд хүлгийн дөрөг эзэгнэнхэн төрлөө би Тэлмэн жороморны шанхны үзүүрийн чичиргэн тэнгэрийн салхинаас бусдыг дээрэн гаргаж үзээгүй тэнгэрлэг говийн сүрэг онгон хулангийн нуруунд тэнхэд хүлгийн дөрөв эзэгнэнхэн төрлөө би атар хуур бороо эзэгнэнхэн төрлөө би амгалан тэнгэрийг цочоох аягнгийн догшин шуурган ариун агаар шүүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт ариун талд татах солонгийн долоон өнгөнд аадар хур бороо эзэгнэнхэн төрлөө би цэхэн дууны гიშгийг эзэгнэнхэн төрлөө би цэнхэр хадган дээрх мөнгөн сархтай хундганд цээл сайхан гიშгтэй уртын дууны аянд цэнгэх зов хосолсон хүний хувь заяан цээлхэн дууны гიშгийг эзэгнэнхэн төрлөө би авхаалч хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би амин ихтэй олныхоо Монголоо гэсэн сэтгэл үүрийн таван жингээр хүдэрнэхэн улалзах үйлдвэрийн өндөр яндангийн хилэн улаан галанд авхаалч хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би хамгийн гоё мөрөн хамгийн сүлд байдаг аахгүй хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би хөх Монгол алдарсны үе дамжсан домогт хүчрэхэг дээдсийн нутаг мандсан хувьсгалын дүлэнд хөрс далтан дэлхийн үрчлээд магнай болсон хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би Янзтай гоё. Бүр уйлмаар санагдлаа. Янзтай гоё. За өөр авьяасан үзүүл. Би зүгээр дөрхөн мөрч заа. Айгу хэлэх дуртай. Тэгээ хэлэх тийм мөч ер нь нэг яггүй би юм. Тохиож байгаагүй. Гэтэ миний зохиол биш зөв хүний ихтэй хэнийг би мэддэг юм аа. Долоон бурхан тэнгэртэн байсан цагт дорхном би нутгаан олж харна. Ээжийн мөнгөн шанах шиг тэр одод байхад энэ орчлонд төөрөхгүй гэдгээ би бат хэлнэ. Аа. За ахтаа тэгвэл дөрхөн мөр.
Дараа л бэлдэж ирж Арлуудаа бүр Аа, гисэн малчны гэр төрсөн би атархээр нутга үлгэмэн гэж боддгоо. Цэнхэр манан сунгалсан алсын бараа ширтгэд цэлгэр сайхан нутга үлгэмэн бахархад үлээж байгаа салхин үнсэдж байгаа юм шиг өшөөлт ээж юм га илээдж байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрхэм догдолж хосгүй баярын нүднэс хоёр нүдэн минь нэ. Хинти ханга соёны Өнөр сайхан нуруунууд хойд зүгийн чимэг болсон илсэн ой хөвчм маа. за ерөөсөө Чин уулнууд миний шарган намны өргөн хоруу өмнө зүгийн мандайсан элсэн манхан дагайно. Одоо Энэ бол мэдэн нутаг Монголын сайхан ороо. Би нөгөө хүүхдүүд гэв чи хүүхдээ шүү дээ. Өвөө минь гэртээ уудам тал. Эмээ минь гэртээ цэлмэг тэнгэр. Аав минь гэртээ ханагар уу. Ээж минь гэртээ юу лээ? Ах минь гэртээ юу лээ? Ургаахад эгч минь гэртээ гоёмсог цэцэг. Дүү минь гэртээ бүжин туулаа. Би өөрөө ганган ирвэхэ. Өвөө минь гэ. Woman get the orange hat, and the man get the main thing get man get honey or it's man get the coins get it naran man get the orange hat it's man get the coins Цэг дүүмийн гэртээ бүжи тоолаа. Би өөрөө ганга ирвэ. Би өөрөө ганган ирвэхэ. Улаан бод бүсгүй минь унж дорой битгээ яв. Нас бол цаасан дээр бичсэн тоём нам гаргаж сүйд болоо. Хүснээрээ амьдр бүсгүй минь хүлээж зүгсэн бол хай. Хүлээж зүгсэн бол хай. Гоо сайхан яв бүсгүй минь гологдож биш шилж амьдраа. Ганган өсгийтэй ганган шахаа гарах байлоо бүгдийн зүв. Сайхан үнэр бидэн шингээж салхи татуулан инээмсэглэж яв. Сар хавцлын дуу бүү аял бүсгүй минь сарны гоо гүнж минь инээмсэглэж амьдраа. за лавгагийн дөрөв мөрт. За лавгаш дөрвөн мөрт байхгүй шүү дээ одоо. Босхол хараад унших юм болоо. Тэгээ юм олол уншиж. Наадам гээд нэг гой шүлэг байгаа штэ тий. би гой шүлэг олцсон би уншиж. За тийг. Би одоо энийг олж байгаа. Би өөрөө уншиж. За. Чи ямар гой шүлэг чагаа хайж хооронд би энэ машин жоохон ингэ асчих шиг байна. Хайж хооронд би уншия. Сэж амин сүрэнгийн Монгол дээр. Өнөөдөр наадмаар бүгдээрээ бид нар гоё Монгол дээлээ өмсөж ирж гоёцгоосон наадмынхаа өнгө өр амьсгалыг чимсэн шүү дээ. Тэгэхээр энийг уншмаар санагдаад байна би. Ээжийн ойсон шинхэн дээл, эвсэрхэн хөнгөн хөөхөн дээл. Тоног хэмжээр нь зогсон дээл, товч шилбэн тохирсон дээл. Тас широн дээр хөрвөө мөргүй дээл, тас өөхөнд бол шүргэнгүй дээл. Хийсэн эдэн хэргүй байг, хийлгсэн эзэн хиймэрлэг яв. Ажт ээжийн юусэн дээл, айлын өвчин дасан дээл. Биш би бас нэг аягүй гой шүлэг авсан юм а. Тэр Зүс булаацсан гурван сумын хөөхнүүд хилцсэн юм шиг хөөх таван дэлдээ ирсгээж зуузаа харшилсан гурван сумын морд ижилсэн юм шиг суман дэлдээрээ гайхуулж хөөх таван бадантай хөлийн хоёр асар хизэн цэхэрсэхэнд хээгээд дэрвхэд Евэн хээтэй зодгоо 100 болтол докторлцах 9 давааны бөхчүүд наадмын цаграхт тэмцэлтлээ. Үлийн өргөө хөөрхөн алтан цэргийн цэрмаа. Үтэн харан тэрlгээ дурдан болтол дэрвүүлэхэд хажир саарл мөрнийхэн
газар асгарсан сүлнээс хам бугуурч сүлжиг шиг төрийн мөр хоцорлоо. Дэлгэр хитийн наадам 3 хоног нийцгсэн дэржинхэн дэнж дугуй хэдэвлээ. Маринерга 2 цуглах жамтай талбараас Монгол газар шороомын туурай хэдэг ухаарлаа. Турайн тамхтай хүрсэн унахтай хамт тэмцэж хөлд орохын учир тунгалаг шандны тоёо хулантай хамт булаалтаж аршаан намсхийн учир би Монголдон мэндэлсэн. Энэ гоё үстэй. Газар тэнгэрийн савсалганд гайхуулан байж ганц яваанасаараа би Монголоороо гойно. Хөхөөтэй зуны алаг цэцгийн шүүдрээр хөлөөн гойдог. Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхаагаар нь хоолойгон гойдог. Би Монголоороо гойдог. Зэрэглээдсэн талын бараан сүүдрээр харцаан гойдог. Зээгэлсэн шар толгодын алтан хэмжээрээр хормойгон гойдог. Би Монголоороо гойдог. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд аштын бэлгээр гойдог. Намрын дунд сарын 17-нд амаргийн харцаар гойдог. Би Монголоороо гойдог. Ширгэшгүй хэрлэнгийнхээ усыг нар зүв бүсэж гойдог. Шидэгшгүй нутгийнхаа уулсыг нас зүв түшиж гойдог. Би Монголоороо гойдог. 4 цагийн алаг салхинд химран 4 зүгийн алаг салхинд химран гойдог. 4 дээрээ нартай явж заяаган гойдог. 15-ны сар үсэн толгодоороо айлын бараага гойдог. Амар сайхандаа жаргадаг. Үлгэрийн төгсгөлөөр аз химран гойдог. Би Монголоороо гойдог. Домг шиг иргсэн морьтой хүнээр амгалан талаан гойдог. Дорныг тамгалсан заншлаараа Азийн түүхийг гойдог. Би Монголоороо гойдог. Айрганд нь ардын дуйссан хөхүүрээр нь ханаан гойдог. Аяганд нь үдийн нар далбалцсан өвгдөөрөн хомрон гойдог. Би Монголоороо гойдог. Морд ирсэн наазмын дурдан тоосоор нь дээлэн гойдог. Монгол гэсэн 6 үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гойдог. Би Монголоороо гойдог. Вау! Гайхалтай, стопой. Шууд ингээд биний шарнаас босч ирсэн. Хотод ингээд явчихсан. Өдлөманхан тайдаг өвдөг сөхрөөд байна. Өөдийн өсөн болсон өсгийн холгоогод байна. Та масктай байгаадсан байхгүй эхлээд. Ямар сайн юм бэ? Яг та энэ ч болчихлоо шүү дээ ажид тийшээ.
ингэж байгаа. Одоо энэ дээр айгуу гоё. байхгүй юу? Энэ өөр юм байхгүй юу? 1 2 1 2 дахиад 1 2 1 Манай яг ийм хөтлөө. Харин тэрэн дээр идэр ушраа болохоо байсан байхгүй юу? Тэг гахаад Яста 6 өөр хөдөлгөөн хийсэн шүү. Наадам болохоор аавтайгаа ээжтэйгээ Монголд өнгөрөөсөн наадам би жоохон байсан. Тэгээ манайх чинь наадмын талбай дээр биш хашаанда наадам хийж өнгөрөөж илаа. Аав маань хоолой хийгээд ээж маань бас хорхгоо хийгээд өнгөрөөжсэн тэр өвч. Тэр хамгийн гоё наадам байсан. Дараа нь нөхөртэй хүүхдээ болсныхаа дараа нэг хүүхдээ тэрврээд Ярамгийн талбай дээр очиж хийжсэн наадам. Тэр Ярамгийн майхан дээр очиж исэн наадам амар гоё. Тэр үнэр тий тэгээ морь төрүүлж орж ирэхийг сонсох үзэх тий нулимс ингээл өөрөө ирэхгүй ингээл орсдаг зүгээр л огшдаг тий өөрөө ирэхгүй орсдаг хамгийн сүүлд миний хийжсэн наадам болохоор Америкт ирсний хойно нөгөө цэвэрлэг шижсэн наадам би бол өөрийнхөө зүгээр оролцчихсан өөр наадмудаас илүү хог түүжсэн наадмаа сандаг байхгүй 2004 онд анх удаа монголчуудын наадам дээр очиод тэгээд ингээд хог хаасаагүй байхыг хараад зүгээр сууж чадаагүй хогны ууд бариад ингээд хог түгээл ингээд явж исэн. Тэр бол миний зүрхэнд бүр хоногсон наа. Сэрэн багц. За дараагийнх нь. За миний хамгийн гоё наадмын дурсан ч би 6 дахь ангид байсан санаж байна. Манай өвөө надад 100 төгрөг өгөөл. Тэгээ наадам дээр очиод ангийнхныхаа бүгдийг дайлал. Ангийнхнаар 7 дугаар ангийнхнаар суугаад үзчихсэн наадам. Хизээч 7 дугаар ангидаа би хизээч миний сэтгэлээс авдаг. Манай ангийнхан тойроос авсан бид нар бүх хушуурыг аваад тойроод ингэ суухад нэг хуушур зарж ирсэн ууралчихсан баг. Хамаг хушур авчлаа гэми 50 төгрөг тэр үчи хушуурч авдаг. Амар хушур. Ангийнхныгаар авчих бүгдээрээ ингэ суугаад маруучин хайцчихсан. Хуш тэр наадам бол одоо миний сэтгэлээс хизээч гарддаг байхгүй. А хоёр дахь наадам бол ээж автагаа тэгээд манай эмээ байсан. Тэгээд нөгөө Яармаг дээр очиж бид нар дараа нь нөгөө хурдан морины нөгөө нэг дааг байлуу нэг их соёлон хамгийн нөгөө их соёлон орж ирэхэд нөгөө морь хараал уйлал би зогсчихсан би санддаг байхгүй. Яг ингээл уйлал зогсчихсан. Морь үлдэхэд хүн болгоо хаалдаг. Тэгээд мэдгүй би ингээл уйлал ингээл сэтгэл үүд ингээл уйлал морь хараал орж ирж байгаа. Тэгээд хүмүүс гүйлдээл нэг тоос авах бол явж байгаа. Би бас нэг жоох хөвгт мөртлөө гүйц нэг тоосыг авахд ингээд явж ирсэн би санддаг байхгүй. А 3 дахь гоё наадам бол санд иржсэн наадам юм байна да. Бид нар санд нэг гоё наадам хийдэг шсэн манайхан тий. Хүн болгоо очиод. Тэгээ тэн дээр юу санд гэвэл манайд нөгөө хүүхдүүд нөгөө бүжиг хийдэг шсэн юм гэр зүгээр нэг хүүхдүүд дандаа биш тий. Тэгэхэд бид нар нөгөө би нэг ундаа авчирч яснаа санддаг байхгүй. Амар олон нөгөө ийм том юм дээр ингээд ундаа мөсөнд хийцээ авчирч ясна нэг. Хөөе чи надад ундаануудаа заах гэж байгаа юм уу гэж надаас асуусан. Юуны чинь заахгүй би хүүхдүүдэд авчирч чаддаг айгу. Тэр ундаага чирчээд айгу хурдан нөгөө тайзраггүйжсэн юм сайн санддаг байхгүй. Хүүхдийн байгууллага байсан. Тэр уран наадам л одоо миний сэтгэлд үлдсэн юм. Яг л тэгээд. Тийм. Их шарт их шав. За миний хувьд бол мөн адил хамгийн нэгдүгээрт бол ээж автагаа
наадмын талбай дээр очичоод Улаанбаатарт чинь. Тэгэхэд одоо бүр багын ямиг би сайн санах ба. Би одоо бодоход тэр 2 дугаар ангийнх байсан болов уу гэж бодож байгаа. Надад бол наадамд ээж аав ингээд нөгөө ирээн зонтгнууд айгу зонтгтой суудаг байхгүй наадмын талбай бүх үзээд яг ирээн зонтгтой. Надад тэр зонтгоо бариад бусдад өгөхгүй нэ жоох үгтэй. Зонтгоо бариад маруужингаа долоогоо надад хуушур бас тухайн үедээ сонирн биш. Марууж мөхөлцөл айгу сонирхолтой. Тэр халуун наранд ингээ мөхөлцөд долоогоо хайлаа нөгөө аав ээж одоо наач хайлаа одоо хурдан идгэжсэн. Тэгээд тэгтээ тэр бүх болж байгаа тэр надад сонирн биш байгаа. Ирээн зонтог барьчаад маруужинд олоож ирсэн үе хамгийн гоё байсан байгаа байхгүй. Одоо тэр хүүхэд насны наадам. Сүүлд нь одоо хүнтэй сууж үр хүүхэдтэй болчоод 93 4 оны наадам жоохон тарчиггүй байсан да Монгол. Гэхдээ их гоё байсан. Бас хилээд авчаад гадаа хууш уртчаад тэгээд хүүхдээ хөтлөөд батгшаа ороод өөрийнх нь тэр үлдсэн сэтгэлийг охиндоо том охиндоо үзүүлэх гэж юм шиг бас маруужин бариудаа тэгж явжсэн тэр их гоё наадам байсан санагдаж байна тий. Тэгээд тэр үед бол тэгээд гэртээ морь бол би ихэвчлэн нэг ганц 2 удаа явж үзсэн. Гэртээ бол ихэвчлэн манай аав ялангуяа даагны уралдаан айгу үзэх дуртай. Гэртээ ингээ бүгдээрээ сууж заавал даагны уралдаан үздэг. За тэгээд нөгөө гүр базарын огшаа баян хотод орж ирлээ гэдэг ингээ хоол огшоо тэгээд ярьж явах их гоё. Зургатаас наадмаар бол даагны уралдааныг тэгэж үзэх гоё. За энэ Америкт ирээд бол мэдээж бүхэн дурсагдах манай сангийн Сан Францискогийн наадам байна. Тэстэж ногоон дивжин дээр л бид нар наадам шүү дээ гоё ногоо мод хүрээд ирсэн гоё дивжээтэй гоё талбайтай. За тэнд байсан. За миний хар бол надад сүүлд нь хөтлсөн болооч тэр юм уу 16 оны наадам их гоё санагддаг. Нилээн өргөн дэлгэр хүн их цугласан. Хамгийн гоё болсон тийм сангийн баг хамгийн санд хийсэн сүүлийн наадам байсан. Их гоё болсон. Тэр бол их хамгийн гоё санагддаг надад. Ийм байна да. Анагийн за миний хувьд за би ч нөгөө аймгийн төвд Булган аймгийн төвд өссөн. Тийм болохоор ерөөсөө юу наадам болгон гоё. Хүүхэд насны минь наадам болгон гоё. Тэгээ наадмаар ч ерөөсөө манайх ч олуулаад ихтэй муу аав минь ерөөсөө бүгдөөрнгийн ингээд мотоциклаар яг гэхдээ нэг зай одоо бодоход тийм зайтай байгаа. Тэгсэн мөртөө тэр мотоцикл чинь 3 4 хүн дагуулж явна. Тэгээд муу аав минь бидний чинь мотоциклаараа зөөгөөл. Тэгээд тэр нэг наадмын талбны юун дээр асарт ингээд нэг юу яачин. Бүх хүүхдүүдээ ээжтэй мань ингээд аваачаа суулгаад. Тэгээд тийм болохоор наадам болгон гоё. Тэгээд хөөх юм бөхөө үзчихсэн. Тэр үе чи хуушурын асан ховор байсан. Хуушур олдохгүй. Тэгээд нөгөө бид чинь жоохон хүүхдүүд л байгаа юм чи. Тэгээд нөгөө аав минь хүүхдүүдээ гэр бүлээр ингээд аваачаа тавьчаад дараад нь өөрөө яваад хуушуранд ойрчилж байгаа. Тэгээд хуушаараа ачна. За тэгээд бүх юмаа дуусгачаал тэгээд байж морь хамгийн сүүлийн юм чи морь шүү дээ. Морьны бас л нөгөө хүүхдүүдээ 1 2 3-аар нь зөөгөл тэгэл явдаг. Тийм болохоор миний хувьд ерөөсө наадам болго айгүй гоё. За тэгээд хамгийн их дурсамжтай нэг айгүй санаанд орж байгаа нэг гоё наадам болохоор зэрэг 10 дугаар ангид төгсөөд тэгээд дараа жил нь ангиараа нөгөө одоо ихэнх хүүхдүүд наадам дээр уулзгаа. Одоо жилийн дарааш бүгдээр их сургуульд ороод тэгээд аймгийн төвдийн тэгэхээр чи бид нар нэг шал ондоо олцсон. Тэгээд би миний амар сансан наадам байсан. Нөгөө ангийнхаа хүүхдүүдийг хараад чи тийм ондоо олцсон ийм нэр аягүй хөөрхөн ондоо олцсон. Бүгдөө гоё юу тэрвэрлдэж аваад тэгээд дээр нь болохоор аягүй сонинтой би миний амар сансан. Тэгээд хүүгүүд маань бас хуушур муушурнд яваад тэгээд саж чадхаар зүгээр л хүүхдүүд тэгсэн мөртлөө айгүй гоё тэр их санаанд их орж ирж байна. Хүүхэд насны тэр гоё. Тэгээ яг хүүхэд насны тэр аав ээжтэй гэр бүлээр өнгөрөөсөн бол хамгийн сайхан байлаа. Тэр ангийнхантайгаа өнгөрөөсөн 1 жил хамгийн сайхан байлаа. Яагаад юм дурсан. Тэгээд Улаанбаатарын дэрт би үзээгүй. Тэгээд хөдөөний наадмууд гоё. Тэгээд яг Сан Францискод ирэхэд би нэг 3 наадам үзчихсэн санаж байна. Тэгээд дулаахан наадам байсан тэр л их хамгийн сайхан. Тэг жоохон эхний жилүүдэд болохоор мэдэхгүй нөгөө жоохон сэргүү. Тэр сангийн наадам ч онцлог нь өглөөдөө очиход ингэж байгаа өдөр дуулаараад орой эргээд гүйлрээд нөгөө цаанаас юу орж ирээд манан орж ирээд тэгчдэг. Тэр яг манай сүлдө гоё л байдаг шүү дээ. Амар гоё тэр юусэн ингээд айгуу гоё нээлтмэлтгээд ийм тэгээд хүүхдүүд сүлжигдэн амар гоё. Тэгээд бөхөө барил амар гоё. Манай сангийн гоё идэг шүү. Самчин гоё гоё. Зөвхөн байгуулт сайтай болдог те. Юм наадмуудаас хамгийн гоё. Хүүхэд насад дурсан ч айгуу гоё байгаа юм харин тий. За баярлалаа.
Үнэхээр яг нүдэнд харагдчихээн тийм. Насны наадам гэх нэг тийм морь тийм юу мөрөөсөө байхгүй. Цуслан дээр л байдаг. Би чирэндээ цуслан төлөвсөн 103 сар тэгээд цуслан дээр шатвлан. Тэгээд гэр бүлтэйгээ цуслан дээр байдаг л их санаанд ороод тийм наадам. Тэгээд жоохон томроод нэг тийнейжер болсон үедээ тэгээд найз нартайгаа нийлээд нөгөө наадмын орой чи ингээл хотоор ингээл алхаад наашаа. Гурээ уу юу? Нөгөө одоо наадам заад ингээд нийлээл энэ тэндээс хашиж нөгөө мөнгө нийлүүлж байгаа юм авч идэж идэл тэгээд явсаа. Тэгээд тэр наадмар чи нэг оройтох хэрэгтэй өдөрчих юм. Хамгийн фридэй тий. Нэрэ тийм шүү. Фридэй юм биш тий. Бусад үед чинь хайцсан майцсан гэж хэлдэг тий. Наадмар бол тийм байх. Фридэй. Фридэй. Үнэхээр энэ тийм биш шүү. Сүүлд нэг яасан хамгийн дурсгалтай наадам болохоор би нөгөө нэг 2018 оны наадмаар очиж таарсан. Тэгэхээр чи би 2002 онд ирсэн гэхээс 16 жилийн дараа Монголд тэр маш их дурсгалтай. Тэгэндээ. Стадионд анхудаа очиж явж байгаа юм. Яг таны ярьдаг шиг нөгөө нэг зонтх малхс бүр ингээ хаалт Монгол бүр амар нөгөө нэг хасуудаг хэмээрээ бүр хамгийн гоё яг наад яг тийм миний тэр яг нөгөө яг 90 зонтог би өөрөө байх нь айгуу сонир байгаа хгүй. Айгуу сонирхолтой гоё байгаа. Өөрөө зонтгоо байж. Тэгээ марвжил байгаа. Юу яа. Тэр зургийг авчих чадсан тий. Тэр үе царай мэрийг харсан бол ямар бахарх. Яг амар Хэцүү хайцсан хэцүүтэй. Санд ирснээс хойш. Санд ирснээс хойш яг одоо нөгөө сангийн наадам болгонд байгаа. Тийм нөгөө тоглолтын нөгөө юу болохоос тэгээ дандаа хамгийн ихэнд очиод байж байгаа. Жохон нэг үндэ жохон ядарч мадарсан байдаг. Тэгээ ирснээс хойш одоо энэ юм уу энэ наадам юм уу да нэг амар ингээд нэг чөлөөтэй сайхан гэдэг. Тэгвэл нэг юуна энэ чинь наадам гоё наадам. Бидний хувьд бол үнэхээр сайхан наадам болчихлоо. Тийм үү, ога баярлаа. Манад хийсэн наадам гоё гэж ишөө. Би тоглолцоод ингээд дараа нь явж байгаа хүмүүс өө сайн даа юу гэж явж байгаа. Би яг сайн тоглосон зү тийм үү. Нэг удаа нөгөө Чанаа мэдрэмж хүмүүстэй уулзсан. Би бүр нэг удаа нөгөө найз нараа дагуулж чад. Би одоо энэ тоглоно гэж бодсон. Нөгөө хэд ч намайг үзээгүй. Газар юмад тийм явж мээр намайг үзээгүй. Үзсэн үг жишээ тоглолцсон. Юу тоглох чи мэдчихсэн хамгийн гол нь. Мэдчихсэн өөрөө тэгээд эхлээл нэг ихэд бол тийм ээ тэгээд наадам яг ихэхэд бол жоохон тэгдэг. Тэгээд жигдрээ явчихараа гоё болчихлоо. Хүмүүс ч гэхдээ эхлээд бол наадам ихэхлээр бол цөөхнөөс гадна хүмүүс ч нөгөө ойр дуулцаагүйгаараа жил дуулцж байгаа учраас хоорондоо яг сонирхол нэг юм байдаг. Уулзж байгаа тэгдэг шүү дээ тий. За Джесний наадмын чиний хувьд хаана ямар наадам гоё болж ирсэн? Монгол хэлэх сайн байж. Тэгээ хамаагүй. За миний Хамгийн гоё наадам. олон их хамгийн гоё наадам байгаа. Гэтэ би анх Монгол очтой нөгөө дүнгиж 12 настай хүрээд би Улаанбаатарын наадам хараа нөгөө үзчихсэн. Тэгээд хараа би анх мөр унтсан хараа. Тэгээд Улаанбаатарт нэг нөгөө мэдгүй нэг хүн нэг 2000 эсвэл 3000-аар нөгөө төр нөгөө зараад өмөр унаад унсан. Тэгээд нэг хоош ирдээ тэгээд хараа нэг морны нөгөө нэг contest race байсан. Тийм ч уралдаан үзсэн байна. Тэгээд хараа биднес дараа нь тэр нөгөө сумагийн нөгөө өмсөн юм биш. Бүх юм барилдаа. Үнсний бүх үзээ тэгээд хараа ном сум юм үзээ. Хараа үзсэн байна. Тэгээ олон их хүн байсан хараа. Тэгээд хараа арга болоо. Тэгээ санда наадам үзэж байгаагүй юу? Үзсэн зөндөө үзсэн. Сангийн наадам. Зөндөө үзчихсэн. Тэгээд ямар байсан? Гоё байсан. Гэтэ нэг хамгийн гоё нөгөө жоохон хүүхднэр мэдгүй нэг өсөрдөг юм jump house. Тэндэл очиход дуртай тийм ээ. Өнөөдрийн манай гэрийн наадам гоё нэ.
За тий. Энд чинь бол зүгээр хаус наадам байхгүй юу? Монгол сайжирч байна. Тий. Амар сайн Монгол ирээ гэдэг байгаа шүү дээ. Яг тэр үед би нөгөө сургууль суугааг байсан. Бараг хамгийн анхны их бага насны дурсамж юм. Анхны наадам. Тий анхны наадам. Манай ээж тэр нөгөө нэг балгаарууд нэг тоосхны үйлдвэр, тоосхны тийм тоосхон үйлдвэрдэг үйлдвэрийн тийм тосгон маягийн юмд одоо тэр өвөр хангаа аймгийн тэр хаа нэг цаг шухуу машинаар яваад очдөг байсан. Тэгээд ээж маань нэг өдөр тэр нэг аймгийн наадам гэсэн ингээд юу яагаад байлаа ингээд нэг ачааны машин дээр суугаад замд бороо ороод дээгүүрээ нөгөө борооны юм цог нөгөөд ингээд явсараа наадам болоод тэр өвөр хангаа аймгийн төвд нөгөө хамаатны даа ирсэн чинь улаан ус гэдэг юм тэр Улаас. Ундаа юу? тийм ундаа нөгөө айлын ихч тэр айлын ихч маргааш өглөө наадам дуугаараа ингээд надад 2 шилийг өгөөд ээж тэр нэгийг л өгч байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр одоо ингээд иргэд бодоод дараа нь ярьж яхад аптект ажилладаг байсан. Тэгсэн чинь тэр улаан усыг аптект хийсэн байгаа. Тэгээ нөгөөх нь ингээ уусан чи амар гоё чихэртэй уустай ингээд нөгөө нэг залглаад ууж чадахгүй. Ингээд хайрлаад буцааж тавиад нэг балгаад буцааж тавиад тэгж ууж ийсэн. Тэгээд ээжигээд байгаа наадмын талбай явж анх одоо миний анхны наадмын сэтгэл тэр. Хоёр дахь наадам гэвэл би бас нэгдүгээр ингээд орцсон байсан. Хоёрдугаар ангич билүү? Манайх оюутан байсан цэргийн дийдэ оюутан гээд ах үе тэр маань 13 насны зөрөгтэй ахгүй хоёлаа айлын нэг хүнийг охин. Тэгсэн чинь тэр үед манай ээж нөгөө тэтгэврт гарсан ингээ хөдөө 100 болохоор гардаг аймгийн төвөөсөө. Тэр нөгөө 170 сар энэ хөдөө гэсэн чинь наадамд явна гээл. Тэгсэн чинь ээж надад ийм ягаан торгон тэрлэг хийж өгвөл. Тэгэл ахыгаа дагаал явсан чинь нөгөө морь унаал явахгүй юу. Тэгсэн чинь миний ингээ морь унаал ингээл явахаар нөгөө ширүү явахаар энэ рүү нэг юм ингээл өвддөг илэг өвдөд гээл би. Тэгэл яхаар. Тэгэл манай ах намайг тэр наадмын 2 өдөр шувтан өвөр дээрээ тэрч намайг наадам үзүүлээд тэгээд буцаад харихтаа бас наадам яагаад би ахынхаа үзүүгээр тэрээд тэгээд явж исэн. Гэхдээ мэдээж тэгэл зураг авахсан тэр зураг байдгийн. Тэгээд тэр хоёр санаанаас гардгүй юм. Санд ирээд яасан наадам гэдэг юм бол би нэг анх нэг монголчууд эрүүл мэндийн төсөл гээл тийм юм аа яагаад ингээл одоо аль наадам нь мэдэхгүй. Ингээд юмаа барайл бас ингээл наадмыг ашиглаад бас монголчуудаа нэг outreach хийчих санаатай баахан цүнхтэр флайер янз бүрийн юм авчихсан. Надад суух газар олдохгүй гэсэн чинь нөгөө пастор Оги манай ширэн дээр ирээд суу. Би чам ширээ гаргаж өгье. Надад бүр ингээ майхан гаргаж өгөө ширээ гаргаж өгөө. Тэн дээр би суугаад тэгээд ингээ хүмүүст юмаа яриад ингээд юу яагаад тэгээд дундуур нь явж хуушураа авч тэгээд ингээс яагаад чинь тэр ингээд миний бас юм юунд айгүйх тийм гүнстгэл хэлдэж хүмүүс намайг дэмжиж ийсэн. Тэгээд тэрэн дээр бас нөгөө нэг ерөөсөө хүмүүс айгүй тийм анхны сэтгэхүйтэй бас чи юу хийж суугаа ингээл ирээл асуудаг. Тэгэхээр би ингээд хийж суун чи энд очих юм бол ингээ эрүүл мэндийн үзлэг үнгүй аавна маавна гэл яриад ингээл тэгээд бас зүгээр ахгүй хүмүүс наадмын бэлэг гэ би чинь бас ажилласаа ярьж гад ингээ дотор нэг 2 3 гондом хийгээд 1 2 нөгөө гар арчдаг. Одоо нөгөө ариутгалын юм өнтер хийгээд аминда наадмын бэлтгэл гэж тэгж бэлдээд өгнө. Тэгээ зарим хүмүүс нөхлөөр нөгөө дүүл нь харчаад одоо дунд насны хүмүүс нарчаад юу вэ эн чи гэж тийм байсан. Тэр аймаг тийм дурсамжтай надад юу яаж ийсэн. Тэгээд бас тэр тэгээ хамт нөгөө хажуу сууж исэн хүмүүс надад хөшөр авч игэл. Одоо миний тэр зураг бас байж ийсэн тий. Тэр ягаад ч бас санаанаас гадаг. Тэгээд ер нь сангийн наадмад бол гоё. Хамгийн гол нь очоод гоёж очичоод дараад хамаг юм давхарч өмсчихэд буцаад хардаг тий. Өдөөс хойш болонгууд тий. Гэхдээ алмедад хийсэн сүүлийн наадам бас айгүй гоё байсан тий. Цагаан гаранд дулаахан байсан учраас хүмүүс нөгөө нэг тий яарч буцахгүй байгаа юм шиг санагдчихсэн тий. Тэгээ одоо өнөөдрийн наадам бол гоё байна. Бүжгэлээ юу яа өөрөө өөрийнхоороо өөрөө жилээтэй гоё. Уушуурал гоё байна. Шарсан бах гоё байна. Компот гоё байна. Морин хуур гоё байна. Инкегийн шүлэг гоё. Видеого үзэж баахын инээлээ. Илгээд харж инээлээ. Тийм морин хуур байна. За шүлэг хуураа уншлаа. Хүн болгонд өөрсдийнхөө тэгэл байгаа тэр нь хамгийн гоё байгаа байхгүй юу? За сайхан байна. За лавгийнхаа наадмын сэтгэлийг сонсъё. Энэ наадам аягүй гоё спешиал онцгой наадам байна. Миний хамгийн дурсгалтай гоё наадам чи дөрөвдүгээр ангид байхдаа. Нэг манай айлын хүүхдүүдийн бүгдийг машины юун дээр ачаад. Хаана вэ? Машин дээр ачаад арангаад. За. Шинэ дэвжэн дээр бүгдийг ачаад тэгээд наадам руу яваад тэгээд ингээд 100 цаасаа хошуурынхаа мөнгөнд ингээд яг гарцсан манай үеэл хоёр төгрөгч байхгүй. 100 төгрөг. 100 төгрөг баха 19
100 арайч их чинь зү. 100 төгрөг 100 төгрөг. Мөнгөнд хоёр хайчваа гэдэг. Тэр хайхгүйгээд яг ингэж барьсан. Тас барьсан. Барьсан. Тэгээд тэр хушурын гэр дээр очиод хушур авах гэжсэн чинь нэг амар юм морьтой ганган ах ирэл. Ойлонда, дууланда гэж битээр л ингээд нүд ирэмсэн чи битээр ингээд яана чи тэрэ бодог тэр ингээд сонсоод гүүгээл ихчдэрээ очиод тэр ах тэгж ийн гэсэн чинь тэр ихч манай ихч тэр ах нь өөр юу гэж ийн гэдэг сонирхол битээрээр өвдөө хэмжүүл болох гад тэгээд тэр аяг маань хошор авсан үртлээ гэж тэр гэр дээр очиж тэр ахыг харж ирж ихчтэй Үг дамжуулаад дуугийн дамжуулаад амсаа. 100 өглөөс ирсэн чи манай хуушуур авчираад шаар авчирч өгсөн. Тэгээд шаарнд амар их баярлсан. Тэгээд ямар хөөрхий. Шаарнд аяг их баярлсан. Тэгээд хамгийн сүүлд сангийн наадам аяг гоё байсан. Хаана 2015 онд ирээд сангийн нөгөө том ногоон Golden Gate Park дээр гэмн үдээсээр жоохон гадаадтай Монгол наадам Монгол хүмүүс цуглаад хийсэн. Тийм би тэрний нөгөө наадам яар нэг шагааны үзсэн. Бүх үзсэн бас тийм. Тэр шагаа байсан яг үнэ. Гой шагаагаа харагдаг шүү дээ бас. Хүүхдүүдээр шагаа тоглуулж байсан нөгөө оюун гэрэл хин оюуна дайми хоёр нэг гэр барьж хүүхдүүдээр шагаа. Тэгээд нөгөө нисдэг камер ингээд оюуны дайми хоёр нисдэг. Тэр үед үү? Зөө. Та нар тэр үед би бас санд байтарва хийжсэнийг санд нэг шаарлагч мэдэх үү? Санж. Тийм байтарва хийжсэн. Би чи нэг 10 номсон түрээсэлж бэлдэж авлаачиж байгаа. Гэтэ 10 ном 100 сумтай очижсэн байхгүй юу? Нэг номын 10 сумтай. Тэгж хийжсэн. Хийжсэн жоохон байсан байна. Хийжсэн жоохон байсан. Гойсон шүү. Хоёр нэгчл намайг тандаж очичээлээ тэрэн дээр. Тэг гайхчих энэ юу игээд байгаа юм бэ гэд. Тэгсэн чи амар зөрөгтэй те. Өөрш нөгөө юугаа хууль дүрм мэдхгүйгээр амар юм байж байгаа байхгүй юу? Тий. Зэрмэл зоригтой те. За ийм байла. За 2021 оны наадам. 21 наадам гоёлж байна. Тэ нараад дараа жилийн наадмаар яг наадмын талбай дээр болно шүү дээ. Пандемикийн дараагийн дараах наадам биш. Бид нар бас гайхамшиг үзэж шүү пандемикийн үеийн гэр наадам хийж штэ тий. Яг үндэ. Ямар хүн мөнгө аягнаас хүлээ? Амьд явал алтан аягнаас амьд явал алтан аяг. Эрүүл явж жилийн наадмыг үзнэ гэж бас жаргаланга. За жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан түүний дотроос чухам жаргалан эрүүлэнхийн нэгэн жаргалан гэж. За Монгол улс маань ковидоос өтөр түргэн салга болтугай. Монгол улс мандан бадаргэ. Яг за. Нэгний хоёр жин байдаг байхгүй юу? Ууцаагалагаа ярмаар за өмнөдөр өнөөдөр энэ хоёр мөр ингээд жоохон айсан гэж ажиллана гэж өнөөдөр тийм бүртээ их юм байна. Бүгд юм байна. Саагаар
Монгол бичвэрхийн хамгийн сайхан бичвэ гэдэг уралдаанд алтаагч маань төрүүлж лавга маань удааллаа. Сайхан бичгтнэр шалгарсан алтаагч лавга нартай баяр хүргэе. Баярлалаа. Ийхүү бид усынхаа баяр наадмыг гэр зураа хамтдаа үйлчилдэг. Баярлалаа амьдрал тааралцсан хүн бүхэнд. Баярлалаа хаз чаргал бэлгэлсэнд. Баярлалаа баяр чаргал бүхнийг минь хуваалцсан. Баярлалаа та нартаа. Баярлалаа уулзаж учирсан хүн бүхэнд. Баярлалаа ухаарал бэлгэлсэнд. Баярлалаа өтгөр хүнгийг минь хуваалцсан. Баярлалаа та нартаа. Хүнийхэн хорвоорын хорон бүхэн ерөөлтэй хайр нэрлийн гэгээтэй хорвогийн урт аймыг хамсатуулан өнгөрөөж буй хүмүүс та нартаа баярлалаа. Баярлалаа инээд бэлгэлсэн хүн бүхэнд. Баярлалаа итгэл хайрлсан хэн бүхэнд. Баярлалаа зүрх сэтгэл бүхнээ зориулсан. Баярлалаа та нартаа.